санацгаан уу би сая захиалсан юмнуудаа дотор байрныхаа доор өгдөг. Ингээд захиалсан юмнууд хүргэж ирдэг хэсгээс очиад ирлээ. Тэгээ та нартай цуг задлаа гэж бодсон. За тэгээд хэдүүлээ та боос авсан юмнуудаа задлацгаая. Би та нарт харуулъя заяа. Нилээ их юм байна. Би ингээд та хэдтэй цуг задлах гад бүгдээрнгийн онгойлгоогүй байгаа. За энэ хэд бүгдээрээ нийлээд хэд болсныг би энэ ч орлож. Хамгийн ихний зүйл ийм савтай байна. Би юу гэдгийг яг үнэндээ сайн мэдэхгүй байна. Яг тэгвэл би цахиалаад амар удаж байгаа хгүй юу. Тэгээд бүгдээрээ энэ чинь өөр өдөр ирдэг. Тэгээд үүс нь би яаж идэл. Тэгээ удаан задлах буюу уцаа бичлэгээ хийхээ хойшлуулсаар агаад. Энэ болохоор миний авсан малгай байна. Би яг нэг аавынхаа ийм малгайд Монголд авсан өмсөд байдаг байсан баггүй юу? Хэцүү шахдаг юм байна да. Нэг юм харагдаж байна. Тэгээд би яг ийм малгайг зөв яаж өмсөх туфтаа гэхлээр ингэж өмсөх туфтаа байхгүй юу? Тэгээд ийм малгай байна. Миний бок дуусж байгаа юм. Би бок авсан. Би энэ бокийг хэрэглэдэг. Би бүр үнэхээр яг иймд амар дуртай. Энэ угаалгын нэг өдөр юу гэдэг юм бэ? Энэ угаагчны хамгийн гоё юм нь болохоор ингээд амар гоё үнэртэй. Надад үнэхээр үнэр нь таалагддаг. За энэ болохоор тад ordinary-г мэддэг бол ordinary-гийн glycolic acid. Тэгээд энийг ерөнхийдөө нүүрэнд хэрэглэхэд хэтэрхий хүчтэй учраас биендээ ашигладаг. Тэгээд энэ гойжуулагчийг яадаг вэ гэхлээр усанд орж гарч ирснийхаа дараа яг орой заяа орой байвал илүү тохиромжтой. Орой ингээд хөвөн шингээж аваад тэгээд сугаарчих юм бол маргааш нь ерөөсөө хөлөрдгөө. Тэгээд дээрэс нь сугыг амар сайн цайруулдаг гэсэн. Хүмүүс болохоор энүүгээр бас тохоо өвдгөө юу цайруулдаг юм билээ. Тэгээд үсэндээ бас хэрэгэлдэг гэж би сонсч ирсэн. Үсэндээ арай туршиж үзээгүй байгаа. Бодлоор бол хэмжээ сурахын засыг давуу талуудын нэг нь болохоор ингээд за манайхан уучлаарай би хөргөчөө хасаадсан байсныг мэдсэнгүү тэгээд сая л унтраалаа. Энэ жижигхэн хөргөгч хэрнээ амар дуурдаг. Тэгээд яг миний камерны хойноос нь болохоор дуу нэлээд сул сонсогдож байсан баг. Тэгээд одооноос эхлээд чанга сонсогдно. Тэгээд би бас утгагүй микрофон авъя гэж бодож байгаа мөнгөө цуглуулж байгаа. Микрофон яг үнэндээ үнэтэй юм билий. Мөнгөө цуглуулж байгаа сайн микрофон авмаар байгаа. Муу микрофон авчвал угаасаа хэрэггүй байх гэж бодож байна. За дараагийн юм тад малгай байна. Ийм малгай байна. Би бас энэний үнийг нь болохоор ижээ тавьчих. За дараагийн энийг би юу гэдгийг хэлээ. За энэ юм даа. Би энэнд амар догтлоо тэгээд. За энэ болохоор ингээд миний шилбэний булчин ер нь нэлээд зангираад идэх байхгүй юу? Яг тэр шилбэнийхаа хэсэгт ингээд хийчдэг. Тэгэнгүүт ингээд шилбэ чинь ингээд байраад ингээд ерөнхийн массажлаад өгч байгаа гэсэн гэж би ойлгосон зав. Тэгээд энийг айгүй олон K-pop idol-ууд ашигладаг юм билээ. Тэгээд би шилбэнийхаа булчинд зөвлөлөөд шилбэрээ нарийнхан болмоор идэх байхгүй юу? Тэгээ надад ер нь баахан юм байдаг зав. Би танарт харуулъя. Энд нэлээх алхаж дугуй ундаг учраас миний шилбэний булчин бол бүр их зангирдаг за. Тэгээд би энүүгээр ингээд орой болгон унтахдаа массаж хийдэг. Шилб тэгээд гоё хэсгэрээ. Тэнгүүт нэлээд гоё ингээд зангирсан булчингууд маань амар гоё сулраа. Тэгээд та хэдийн хэрвээ шүрмсчин татдаггүй бол ийм юм сайн ашиглавал зүгээр. Тэгээд дээрэс нь орой болгон унтахдаа сонголтын дасгал бас хийх хэрэгтэй. Тэгээд бас нэг юм байна. Надад ойрын үе таалагддаг байгаа юм энэ болохоор foam roller гэдэг баха. Тэгээд энэ яг яадаг вэ гэхлээр заяа та хэд ингээд шалан дээр хөвтөж байгаа. Тэгээд энүүгээр ингээд бас булчингуудаа суулж болно. Зангирсан булчингуудаа энийг яг жимд явж байгаа дасгал хийснийхаа дараа ч юм уу эсвэл
орой унтахаас өмнө хийнгүүт би айгүй гоё тайвшраа тэгээд гоё бүтэн нааштай унтдаг байхгүй юу? Аудионоос болоод одоо бичлэгээ бүр ихнээс нь дахиад хийхээр хүмүүдэ задлцсан юм ч удаа явах тийм. За дараагийн зүйл миний бодлоор хувцас юм уу нэг зүйл. Би өөрт жим явж байгаа байхгүй. Яг угаасаа улирал дундаа ороод тэгээд хичээл нэлээ ихж байгаа. Одоо энэ 7 хоног болохоор би миний midterm-ууд эхэлж байгаа. Тэгээд бас ингээд эрт дуустах хичээлүүдийн маань final-ууд болж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа стресстэй хөдөлгөөн амир хэрэгтэй болдог. Тэгээд тасгалын өмнө тавсан ийм жигдүүл эртөө тавсан. Тэгээд айгүй гой сонголттой. Надаа энэ харна байдаг байхгүй юу. Тэгээд харна үнэхээр таалагдсан болохоор ингээд өөр өмнөөс нь авсан. Энэ бол тодорхой миний 0-ын цаас байна. Одоо болохоор ингээд сарын дунд 50 бараг сүүл 50 руугаа орж байгаа байхгүй юу. Тэгээд миний тэтгэлэг болохоор яг сарын эхнэр орж ирдэг болохоор би одоохондоо хөнгөгүй байгаа. Тэгсэн чинь угаасаа ингээд миний бокмок 0-ын цаас гээд яг жижиг хэсэг хэрэглээний өмнөд бас дуусч эхэлж байгаа. Тэгээд энийг бол ганцаараа амьдардаг оюутнууд амар сайн бол санхүүгээ өөрөө бариад өөрөө зохицуулахаар жижиг сажиг юмд ямар их мөнгө өргөддгийг мэднэ. Тогны мөнгө, усны мөнгө гэх юм бол хөдлөөл бол мөнгө өргөддөг юм билээ. Гэртээ амьдрахгүй байхаар бас юм жижиг юм байна. Ийм макаронын хэлбэртэй лаа. Би лаахгүй сүүлийн үед нэлээ хар дараад байгаа. Би бүр өмнө 7 хоног ингээд миний өрөө сүнстэй байна гэж зүудлээ. Тэгээд тэрнээсээ айгаад ерөөс өрөөндөө унтаж чадахгүй байгаа. Тэгээд би бүр өчтөр найзын даа хонсон айснаас болоод энэ бүр үнэхээр гоё өнөртэй. Лааны тавирн дээр хасаагаад энэ болохоор зүйлтэй. Би угаасаа зүйл дэмэг бүгж цуглуулах жоохон хобби татсан. Тэгээд энэ угаасаа амар хямдхан байдаг байхгүй юу? 500,000 өдргээд Монгол мөнгөөр бол тийм байна. Зүрхтэй зүйлтэй. Хүмүүсийн сэтгэлийг харж байгаа тавах юм бол нэлээдээ чүн чанартай юм авах боломжтой байхгүй юу? Хятад ч гэсэн. За. Миний хуучин цаасны утгыг харж ивэл би ингээд 2 жил ашигласан. Тэгээд амар болчихсон заяа. Би шинэ цаасны утга авсан. Энэ болохоор юм хөөргөн заа. Тэгээд ингээд дэвшил тослоо. Дараагийнх нь бас хувцас юм шиг байна. Амар иртэй. За энийг дийлэх марцгаая. Эч. Ингээд авах чинь юу? Ийм тавцэн. Тавлыг. Харагдаж байна. Энэ болохоор дахиад хөтлөсөн. Энэ болохоор ийм тасгал хийхдээ бас өмсдөг. Дэрүүн тавцэн. За ингээд миний тобоос цайлсан юмнууд бол дуусчлаа. Тэгээ та хэдэд тобоотой холбоотой асуултууд авах юм бол комент хэсэгт бичээрэй, би дор нь хариулчих. Өөр мэдмээр байгаа эцтэй холбоотой, шанхайтай холбоотой асуултууд байх юм бол эсвэл хийлгэмээр байгаа бичлэг байх юм бол миний комментэн дээр нээлттэй бичээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.